За та бүхэнд эзний өдрийн мэнд хүргье. Бүгдээ хамтдаа Лук 12 дугаар бүлгийн 22-оос 34 дугаар ишлэгийг уншъя. Лук 12 дугаар бүлгийн 22-оос 34 дугаар ишлэл. За Лук 12-ын 22-оос 34 дугаар ишлэл. За энэ хэсэг бол Библийн сайн мэдээний номнуудад гардаг хамгийн алдартай хэсгүүдийн нэг байгаа. Эзэн Есүс Христийн заасан гайхалтай сургаалуудын дунд бол яа харахгүй итгэгч болгоны итгэгч хүн бүрийн мэддэг ийм чухал ийм хэсэг байдаг. За өнөөдөр энэ хэсгээс бүгдээ хамтдаа суралцгаая. За би та бүхэн чангаар уншъя. За Лук 12-ын 22-оос 34. Тэр шав нартаа иймд би та нарт хэлье. Юу идэж юу уух вүлээ гэж амийнхаа төлөө бүү санаа зов. Мөн юу өмсөх билээ гэж биеийнхээ төлөөч бүү санаа зов. Амин хоолноос биеийн хувцснаас илүү эрхэм. Хон хэрэг хар. Тэд тариа тарьдаггүй, хураадаггүй, тэдэнд байр савч агуулгач байхгүй. Гэвч бурхан тэднийг тижээдэг юм. Та нар тэр шуудаас хамаагүй илүү үнэтэй билээ. Та нараас хэн ч санаа зовснороо нас бие ганц мөчөөр нэмж чадах вэ? Хэрвээ та нар өчүүхэн зүйлийг ч хийж чадахгүй юм бол бусад юмд санаа зовох хэрэг юу байна? Саран цэцэгс хэрхэн ургадгийг хар. Тэд зүтгэж ажилдаггүй, ээрмэл ээрдэгчгүй. Гэвч би та нарт хэлье. Соломон хаан сүр жавхландаа эдний нэгтэнч дүйцэхээр хувцлаж байгаагүй юм. Өнөөдөр амьд байгаад маргааш зууханд хаягдах хээрийн өвсийг бурхан ийхүү гойдог бол тэгэх тусмаа та нарыг илүү хувцлан шүү дээ. Өчүүхэн итгэлтнүүдээ. Юу идэх, юу уух билээ гэж та нар бүү санаа зов. ертөнцийн үндэстнүүд энэ бүх зүйлийг чармайн хайдаг билээ. Харин эцэгч нь та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг юм. Гагцхүү түүний хаанчлыг хайх тун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно. Өчүүхэн сүргээ. Бүү ээ. Эцэгч нь хаанчлаа та нарт өгөхийг баяртайгаар сонгосон юм. Өмч хөрөнгөө худалдаад өглөгөг хизээж хуучрахгүй уутыг өөрсөддөө зэх шавхагдашгүй баялгийг тэнгэрт хураа. Тэнд хулгайч ойртохгүй хэвэн хорхоо сүйтгэхгүй. Эд баялагч нь хаана байна? Зүр сэтгэлч нь бас тэнд байх болно. Аамен. За өнөөдөр эзний үгийг би та бүхэнд санаа зовлтоос ангижир гэдэг сэдвээр хуваалцахыг хүсэж байна. Санаа зовлтоос ангижир. За бидний амьдралд байдаг нэг байнга биднийг дагж явдаг нэг зүйл бол санаа зовлт гэдэг зүйл. Тэр нь санаа зовдөггүй хүн гэж юусоо байдаггүй тий. Бид нар бүгдээрээ ямар нэгэн байдлаар амьдралдаа санаа зовж идэг. За тэр санаа зовлтууд маань ерөнхийдөө бидний амьдралын мөнцийн хэрэгцээтэй холбоотой санаа зовлтууд байдаг. Юу идэх юм, юу уух юм, би яаж амьдрах юм, хаана амьдрах юм, орон байр яах юм. За тэгээд ялангуяа эцэг эхчүүд бол үр хүүхдийнхаа төлөө эрүүл сарвал өсөөсэй, боловсралтай хүн болоосай, тийм ээ. Тэгээд ухаан эрдэмтэй хүн болоосай. За тэгээд амьдралд олон зүйлийг хийж чаддаг бүтээлч болоосай гэл ингээл бид нар бол амьдралын олон зүйлийн талаар санаа зовж яадаг. Тэгээд ерөнхийдөө санаа зовлтууд маань юутай холбоотой байдаг вэ гэхээр бидний амьдралын үндсэн хэрэгцээтэй их холбоотой юмнууд байгаад идэг. Эрүүл мэнд те, хоол хүнс, хувцас, орон байр. За тэгээд дээр нэмээд хэлэх юм бол боловсрал гэх мэтчлэн ийм зүйлсүүдтэй холбоотойгоор бид нар ерөнхийдөө нэлээд юм санаа зовнингуу байдаг. За тэгээ энэ хэтрээд ирэхээр депрессэнд орох тохиолдол байдаг. Энэ хэтрээд ирэхээр бид нар өөрсдөө шаналж зовирлох юм тохиолдол бас байдаг. Тэгээ яг их бага хэмжээгээр хүн болгонд яг энэ асуудал бол өнөөдөр байдаг. За энэ асуудалд өнөөдөр бидний уншсан Библийн энэ багц хэсэг маань хариулт өгч байна. Ялангуяа эзэн Есүс Христ энэ талаар дурдж байна. За бидний уншсан энэ Лук 12-ын 22-оос 34 гэсэн энэ багц хэсэг дээр 5 удаа санаа зовох гэдэг энэ үгийн үндэс орсон хэсэг бол 5 удаа дурддагдж байгаа. За 2-3 удаа санаа бүү санаа зов гэсэн байдлаар хэлж байгаа. За санаа зовсноороо та нар юу өөрчилж чадах юм гэдэг байдлаар нэг удаа орж байгаа. Санаа өчүүхэн зүйлийг хийж чадахгүй байж бусад тийм том зүйлийн төлөө ерөн санаа зовох хэрэг байна уу гэдэг байдлаар орж байгаа. За ингээд харах юм бол яг өнөөдөр бидний уншсан энэ текст маань бол бидний байнгын амьдрал тохиолддог нөгөө санаа зовлтонд маань хариулт өгж байгаа эзэн Есүс Христийн маш юм
хүчтэй сургаал байна. Тийм болохоор өнөөдөр би эзний үгийг та бүхэнтэй санаа зовнилоосоо ангижир, санаа зовлтоосоо ангижир гэдэг сэдвээр эзний үгийг би та бүхэнтэй хуваалцаж байгаамаа. За яг таны хувьд өнөөдөр санаа зовж байгаа ямар асуудал байна? За хүн болгонд яг санаа зовж байгаа асуудлууд яг байгаа шүү дээ, тий. За зарим нь оюутнууд нь бол одоо хичээлийнхаа талаар санаа зовж байгаа. Тийм ээ, дүнгийнхаа талаар санаа зовж байгаа. За одоо оюутан биш одоо хүмүүсийн хувьд бол одоо нөгөө байнгын одоо ажилтай байх тал дээр санаа зовж байгаа. Ингэж яагаад би ажилгүй болчихвол яана гэдэг нэг юм санаа зовлттой байгаа, тий. Тэгэхээр бид нар бүгдээрэнд нь санаа зовлтууд яг ингээ байгаа явж байгаа. За Монголд байгаа хүмүүсийн санаа зовлт нэг янз байна. За гадаадд байгаа монголчуудын маань санаа зовлт арай өөр байна. Гэхдээ л үндсэн суур хэрэгцээ нь яг л адилхан ийм зүйлсүүд яваад байдаг. Санаа зовлтоосоо тэгвэл яаж ангижрах вэ? Санаа зовлтоосоо ангижрахад тус болох үз эзэн Есүс Христ нэг хидэн чухал зүйлийг өнөөдрийн текстэн дээр дурдсан байна. За бүгдээрээ яг хараа явчих гэж бодож байна. Ялангуяа 24 дэх ишлэл дээр их гоё үг хэлсэн. Хон хэрэг хар. Тэд тариа тарьдаггүй, хураадаггүй. Тэдэнд байр савч агуулгач байхгүй. За дээр нэмэт хэлэх юм бол банкны дансч байхгүй гэсэн үг. Гэвч бурхан тэднийг тэжээдэг юм та нар тэр шуудаас илүү үнэтэй билээ гэж хэлсэн байна. За Есүс өөрийнхөө зааж байгаа сургаалыг ойлгуулахын тулд нэг юм зүйрлэл авч байна, тэ. Тэр зүйрлийн эхний зүйрлэл нь юу байсан бэ гэхээр хэрээний тухай зүйрлэл авч байна. За хэрэг яагаад Есүс ер нь хэрэг шууг зүйрлэл болгож авсан болоо гэж би бас их бодсон. За би бодохдоо тэг хэрэг шуу гэдэг бол ерөөсөө их тийм түгээмэл байдаг шуу учраас ер нь Есүс үүн дээр одоо жишээ авсан баха гэж бол би ойлгосон. Ер нь хаа сайгүй байдаг те хэрэг шуу бол хамгийн түгээмэл хамгийн ихээрээ байдаг. За дараагийн нэг хамгийн ихээрээ байдаг шуу бол ер нь тагтаа штэ. Тэгээ тагтаа хэрэг хоёр бол одоо хамгийн их одоо юугаараа байдаг. Одоо хамгийн олноороо одоо хүн суурьсан газруудад бол хамгийн олноороо байдаг. Тэгээ орой олонгод хэрээнүүд нэг дор цуглараад ялангуяа одоо манайх Улаанбаатарт бол 13 дугаар хороолт байдаг учраас 13 дугаар хорооллын зүүн дөрвөн зам гэж ярьдаг. Тэр зүүн дөрвөн замын дээд талын тэр нөгөө цахилгааны шонгийн утаснууд дээр ингээд бүр ингээд хэдэн зуугаараа суудсан ингээд шөнийг өнгөрөөж байгаа энэ бол харагдчихэв. Яг тиймэрхүү байдалтай. Тэгээд хэрэг хүмүүсийн ярьж байгаагаар бол хэрэг ухаантай амтын юм байлээ. За зарим нэг одоо сошиал дээр явж байгаа бичлэгүүдийг харах юм бол ингээд нэг юм хоолойны завсраар ингээд хийцэн одоо юм хоолыг гаргаж авахын тулд урт модоор нэг талаас нь шургуулад цохиж цааш нь болгож хагаад цааш тал руу нь ойртуулж хагаад нөгөө ойрхон талаас нь хушуугаа хийгээд авчих жишээний айгүй юм хүн шиг юм логик сэтгэлгээтэй их тийм ухаантай шоу юм байлээ. Хэрэг бол тэгээ ер нь юм мэддэг хүмүүс ч гэсэн судлаач нар ч гэсэн хэрэг айгүй тийм ухаантай шоу гэж бас ярьдсан байлээ. Ер нь монголчууд бол хэрээнд нэг тийм дуртай байна штэ. Хар хэрэг тэгээ гуагалахаар ер нь нэг тийм жоохон яоцгүй. Хэрэг ирээд донгодоо дэвэл одоо донгодон ч гэж хэлэхгүй юм да. Одоо гуаглаа дэвэл муугийн орч гэдэг юм уу. Бид нар ер нь хэрээнээс нэг юм жоохон жирхэд байдаг талтай. За гэтэл Есүс энэ дэр хэрээний тухай зөвлөлийг авч байна. За тэр хэрээнүүд яадаг вэ? Тийм ээ? Тариа тарьдаггүй, өөрсөндөө амбар сарвч бариад түүндээ хурааж нөөцлдөггүй мөртлөө тэр хэрэг өлсөд өгчихгүй явж л байдаг. Яагаад? Бурхан тэднийг тэжээдэг байхгүй. Бурхан тэр хэрэг амьд байлгыг гэвэл тэр хэрэг хоол хүнсээр хангагдаад амьд байдаг л байхгүй. Бурхан тэрийг тэжээж идэг байхгүй. Тийм учраас битгий санаа зовооч гэж одоо хэрэг дээр одоо жишээ авч эзэн Есүс Христ хэлж байна л да. Тэгээ яагаад ингэж хэрэг дээр жишээ авч байгаа юм бэ гэхээр хэрэгтэй харьцуулбал та Бурханы хувьд илүү үн цэнтэй штэ. Тэгээ тэр шуунуудтай харьцуулах юм бол та Бурханы хувьд илүү үн цэнтэй байхгүй. Илүү үнэтэй байхгүй. Тийм учраас одоо Бурханы хувьд өөрийгөө хинбэ гэдгийг санаж те урамтай байгаарай. Амар тайван байгаарай гэдгийг эзэн Есүс Христийн нэрээр дамжуулан хэлж байна. Тэгээ бид Бурханы хувьд хинбэ гэдгээ мартах үед санаа зовж эхэлдэг те. Бурханы хувьд ер нь би хэр чухал хүн бэ гэдгээ одоо бид мартах үед бид санаа зовж эхэлдэг. Тэгээ энэ дэлхий дээр өнөөдөр 8 тэрбум хүн амьдарч байна. Тэгээ хүн үхчил байдаг, одоо төржил байдаг, тэнд хэн нэгэн зовжил байдаг, тэнд хэн нэгэн жаргажил байдаг. Алийг тэр гэх вэ гэж. Үнэхээр одоо тэр 8 тэрбум хүний одоо үхэл амьдрал тэдний сайн сайхныг ингээд бодох юм бол ерөөсөө ингээд
бид ухаан хүрэхгүй зүйл байгаад байгаа байхгүй. Тэгээ тэр донд нэг нь бий байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр яг намайг бурхан анхаарлаа юу гэж. Гэтэл Библийн өөр нэг хэсэг дээр хэлсэн байдаг шүү дээ. Чиний толгойтой үсийг хүртэл бурхан мэднэ. Тоо ширхгээр нь мэднэ гэж хэлж байгаа. Ухаан хүрэхгүй шүү дээ. Яагаад тэгэхээр бид 2 хоногт нэг удаа ч юм уу зарим нь бол баг өдрө болгон үсээ угааж байгаа. Усад угаахад хэдэн 10-аараа үс унжээдэг. Тэгэхээр тэр болгоны тоог ингээд бурхан бүртгэл байгаад байт юм уу? Бидний санаанд бол бурхан ерөөсө багтахгүй байгаа байхгүй. Тэгэхээр бурхан төгс гэдэг нь л үүгээр харагдаж байгаа. Миний амьдрал бурханы дотор байгаа. Миний одоо толгойтой үсний минь ширхгийг хүртэл бурхан мэдчихэдэг. Тэгэхээр бурхан годамжинд байгаа хинч тоодоггүй зүгээр л нэг нисч явдаг хаяа нэг эн тэнд суугаад хашаан дээр суудсан ингээд нэг гуагалж яадаг модны мөчр дээр сууж яадаг нэг хэрээг бурхан тэгж анхаарч тижээдэг юм бол хүн танд бурхан анхаарал халамж тавьж чадахгүй гэж юу. Тэгвэл битгий санаа зовооч гэдэг байдлаар хэлж байна. За цааш нь үргэлжлүүлээ 25 дахь ишлэл дээр та нараас хэн ч санаа зовснороо нас бие ганц мөчөр нэмж чадах вэ гэж асууж байна. За нэрэл үний юм да тийм ээ. Би одоо амар санаа зовж байна гэл. Юунд гэсэн чинь би нэг урт насалчмаар байна гэл те. Би одоо ингээл санаа зовсныхаа хэрээр урт наслана гэж ярьдаг хүн одоо байна уу? Тэгээ нэг хоног санаа зовбол нэг илүү настай болно те. Нэг хоног санаа зовбол одоо өөрийнхөө биеийн одоо өндрийг нэгээр нэмнэ. Нэг санжаар нэмнэ. Эсвэл одоо энэ дэлхий дээр илүү жаргалтай амьдрнаа гэж ингэж бодож чадах хүн байна уу? Байхгүй шүү дээ. Санаа зовлоо гэд би өөрийнхөө одоо амьдралыг өөрийнхөө одоо насыг би нэгэрч нэмж чадахгүй. Тийм учраас цааш нь үргэлжлүүлээд 26 дахь ишлэл дээр хэлж байна. Хэрв та нар маш өчүүхэн зүйлийг хийж чадахгүй юм бол бусад юмд санаа зовох хэрэг юу байна гэж. Санаа зовсноор амь насаа нэмж чадахгүй шүү дээ. Энийг Есүс маш өчүүхэн зүйл гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр ийм өчүүхэн зүйлийг та санаа зовсноор нэгэнт хийж чадахгүй юм чинь тэрнээс бусад зүйлийг та санаа зовлоо гэж чадах уу? Тэгэхээр ер нь санаа зовох хэрэг байна уу? Санаа зовлоо гэд юу өөрчлөгдөх юм? Санаа зовлоо гэд одоо та өөрийнхөө одоо амь насыг 1 жилээр илүү нэмэхгүй л байхгүй юу? Санаа зовлоо гэд өнөөдөр өөртөө байгаа асуудлыг та ингэ шийдчихгүй л байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр нэгэнт л чадахгүй юм байж. Тэгээ одоо юундаа санаа зовох юм бэ? Харин тэрний оронд санаа зовохгүйсэн дээр. Тэрний оронд харин өдөр бүрийг баяр хөөртэйгээр өнгөрөөсөн дээр. Тэг өдөр бүрийг сэтгэл хангалуунаар өнгөрөөсөн дээр гэдэг утгаар Есүс энэ хэсгийг зааж сургаж ирсэн шүү дээ. За тэгээд одоо цааш нь үргэлжлүүлээд Есүс 2 дахь одоо зөвөрлөлөө авч байна. Тэр нь одоо тухайн үед Израильд ургадаг байсан юм саран гэдэг цэцэгний юм жишээг авч байна л да. 28 дахь ишлэгийг харъя. 28 дахь ишлэл дээр хэлж байна. Тэгээ 27 дахь ишлээс эхлүүлээд ярьж байна те. Саран цэцэгс хэрхэн ургадгийг хар. Тэд зүтгэж ажилдаггүй. Ээрмэл хийдэгчгүй. Гэвч би та нарт хэлье. Соломон хаан бүх сүр жавхландаа эдний нэгтэн дүүцгэрч хувцлаж байгаагүй. Өнөөдөр амьд байгаад маргааш цуухан таягдах хээрийн өвсийг бурхан ийхүү гойдог бол тех тусмаа тэр та нарыг илүү хувцлан шүү дээ. Өчүүхэн итгэлтнүүдээ гэж хэлж штэ те. Тэгээ өчүүхэн итгэлтнүүдээ бас нэг юм бод те. Энэ талд ургаж байгаа хотоос жоохон зайдуу гараад харъя. Тийм ээ энэ ууланд ургаж байгаа саран цэцгийг хар. Ямар үзэсгэлэнтэй байдаг вэ? Тэгээ өнөөдөр ургаад маргааш 100-нд хаяад шатаагдах. Тэгээ нэг ийм хээрийн өвсийг бурхан ингээ гоёод байгаа байхгүй юу? Тэгээ бурхан тэрийг гойж байгаа бол таныг гойж чадахгүй. Таныг хувцлаж чадахгүй юу? Ингэж Есүс асууж байна. Хөдөө ингээд Монголд ингээд ууланд явж хахад ингээд бүр нэг тийм хүний хөл хүрээгүй ингээд нэг юм газраар ингээд явж хахад нэг юм амар гоё юм ингээд ягаанаараа юм алгалцсан юм ойн цорхоод ингээд юм цэцгийн мантал байгаа байхгүй юу. Ингээд тэрүүгээр бид нар явж тэрийг харахгүй бол тэрийг ингээд хинч харахгүй байна л да. Тэгээд тэр үед би гайхсан байхгүй юу. Энүүгээр ингээд баг хүн явдаггүй. Энийг ингээд хүн баг хардаггүй. Тэгээ ийм хүн харахгүй юмыг бурхан энд ингэж гоёх хэрэг байна уу гэж. Бурхан тэрийг гойж байгаа байхгүй юу. Хинч тэрийг харахгүй байсан ч бурхан тэрийг гой байлгаж байгаа байхгүй юу. Заримдаа бид өөрсдөө юм ач холбогдлогууд боддог те. Заримдаа нэг юм үн цэнгүүд боддог те. Өө намайг хин тоож харах уу? Те намаа хин хийлэх үү? Өө одоо би одоо ингээд хинч үлээ.
гэл нэг өөрийнхөө талаар бид нар заримдаа ингэж нэг юм боддог. Гэтэл үгүй. Бурхан тэр хээрийн өвсийг гойж байгаа бол таныг ч гэсэн гойж чадна. Тийм учраас бүү санаа зовооч гэдгийг эзэн Есүс үргэлжлүүлээд хэлж байна. Тэгэхээр лили гэдэг цэцгийг одоо сараан гэдэг цэцгийг бол англи хэлэн дээр лили гэдэг юм байна л да. Лили цэцэг гэд хайх юм бол их олон янзын цэцгнүүд гарч ирж байна. Их тийм түгээмэл нэр юм шиг байгаа. За ямар ч байсан өнөөдөр бидний өмнө байгаа энэ зураг бол ийм л гоё цэцгнүүд байна л да. Лили цэцэг гэдэг бол одоо юм төрөл бүрээрээ байт юм байна. Юм өнгөрөө байдаг юм байна. Тэгээс лили ихлээрэл ганцаараа нэг юм ганцхан улаан байдаггүй юм байна л да. Лили ихлээр юм шар байна, улаан байна, ягаан байна, цагаан байна. Ягаан гэлтэхэд чинь дотор олон янзын ягаан байна шүү дээ, тийм ээ. Одоо нил ягаан байна. За одоо юу гэдгийг бүр нөгөө нэг юм улаан тал руугаа ягаан байна. Гэх мэтчлэн тий. Ингээд янз янзын ягаанууд энэ дэр байж байгаа байхгүй. Тэгэхээр бурхан тэр болгоныг ингэж гойдөг юм бол таныг бурхан гойж чадахгүй гэж юу? Таныг бурхан хуцлаж чадахгүй гэж юу? За тэгээд энэ дэр Соломон хааны тухай ярьж байна. Соломон хаан бол Израилийн хамгийн алдартай хаан байсан. Хамгийн баян хаан байсан. Соломон хааны үед Израиль улс бол эдийн засгийн хувьд бол үнэхээр дээд зэгтээ тултлаа бандан бадарсан. Түүний эцэг Давидын үед бол Израиль улс бол маш их нэгдмэл болсон, дайн толгойд ялалт байгаа болсон бол харин Давидын хүү Соломоны үед бол Израиль улс эдийн засгийн хувьд бол тухайн бүс нутагта хамгийн хүчрхэг улс болсон байдаг. Тэгээд Соломон хаан бол маш баян хаан байсан. Тэгээд түүний энэ баян тансаг байдлыг бол тэр үеийн одоо дэлхийн ертөнц бол одоо гайхан шагшин одоо магтчихсэн байдаг. За гэтэл тэр баян хаан хүртэл энэ одоо сараан цэцэг шиг ингэж одоо гой хувцалж байгаагүй маа. За Соломон хаан бол гоё л хувцалж исэн байгаа шүү дээ. Чи одоо хамгийн баян хаан юм чинь одоо хамгийн тансаг хувцсыг л өмснө үсттэй. Гэтэл сараан цэцгийн үзэгслэнг Соломон хааны тэр гоё хувцс бол гүйцэж байгаагүй гэж. Тэгэхээр сараан цэцгийг бурхан тэгж гойж байгаа юм бол та биднийг бурхан тэгж гойж, хооллож, ундалж, хувцлаж чадахгүй гэж юу гэдэг байдлаар одоо энэ дэр хэлсэн байна. За тэгээд цааш нь үргэлжлүүлээд 29 дэх ишлээс харах юм бол юу идэх, юу уух бэлээ гэж та нар бүү санаа зов. ертөнцийн үндэснүүд энэ бүх зүйлийг чармаан хайдаг билээ. Харин эцэгч нь та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг юмаа гэж хэлсэн байна. Тэгэхээр санаа зовхгүй байх дараагийн нэг шалтгаан бол бурхан надад юу хэрэгтэйг мэддэг гэж хэлж байна. Тэгээ санаа зовхгүй байх хэд хэдэн шалтгааныг одоо өнөөдөр ингээд дурдаад байна шүү дээ, тийм ээ. Хон хэрээг хар, тийм ээ. Мөн одоо санаа зовсноороо би өөрийнхөө амьдралыг нэг жилээр нэг сараар уртсгаж бас чадахгүй. За санаа зовсноороо одоо би юу гэдгийг сараан цэцэг шиг өөрийгөө гоё болгож чадахгүй. Гэтэл бурхан тэр цэцгийг гоё болгож байна. Тийм учраас бурханд найд. За мөн одоо юу гэж байна? Санаа зовхгүй байх дараагийн шалтгаан бол бурхан танд юу хэрэгтэйг мэдж байгаа шүү дээ. Бурхан мэддэг байхгүй юу? Танд юу хэрэгтэйг мэдж байгаа байхгүй юу? Тийм учраас битгий санаа зовоо гэдгийг л эзэн энэ хэсэг дээр хэлээд байна л да. Өнгөрсөн Крисмас баяраар Миг ах нэгдүгээр эгч хоёр маань ураад Бет Шалом чуулганы шинэ жилийн партинд очиж оролцсон. Тэгээ үнэхээр гайхалтай цаг байсан да, гайхалтай нөхөрлөл байсан. Тэгээд тэндээс гарч яваад манай Миг ах нэгдүгээр эгч хоёрын гэрийнх нь ойролцоо амьдардаг. Тэгээ цуглааных нь нэг найз ганц үе нэг 70 гаруй насны нэг эмээ байна. Тийм ээ, хэн блэ? Хэн? Рая. За Рая гэх чи бид нар ингээд зам нийлээ явсан шүү дээ, тэгсэн чинь нэгтэй агчдыг тийм санаа төрсөн маа. Рая гихчиг ивэе гэдэг. Даа хэдэн доллараар ивэсэнд би бол хэлэхгүй. Тэр бол энэ хүний хувийн ноц. Рая гихчиг ингээд ер нь ивэх ёстой байна гэсэн бодол төрсөн гинэ. Тэгэд Рая гихчиг ингээд ивэсэн. Тэгсэн чинь Рая гихч уйсан тэр үед. Тэгээ юу гэж бидэрт гэрчилж ярьсан бэ гэхээр надад яг энэ хэмжээний мөнгө хэрэгтэй байна бурхан минь гэд би залбирч ийсэн. Тэгсэн чинь бурхан өнөөдөр танаа гэр бүлээр дамжуулаад намайг ивэчлээ штэ. Бурхан надад үнэхээр хайртай юмаа гэд Рая гихч бүр уйлаад байсан. Тэгээ тэрийг хараад бас үнэхээр урам авч яасан. Бурхан өөрийнхөө хүүхдэд юу хэрэгтэйг мэддэг. Тийм ээ. Гол нь бид үүнд итгэх нь чухал байгаа. Бурхан ивэдэг гэдэгт бид итгэх нь чухал байгаа даа гэж. За тэгээд бидний санаа зовхгүй байх бас нэг дараагийн нэг чухал шалтгааныг 32 дугаар ишлэл дээр дурдсан байна. 32 дугаар ишлэл дээр өчүүгэн сүргээ бүү
эцэгч нь хаанчлаа та нарт өгөхийг баяртайгаар сонгосон юм а гэж хэлсэн байна. Өчүүхэн сүргээ гэнэ л дээ. Бурхан өөрийнхөө ард түмнийг хонин сүрэгтэй зүйрлүүлж одоо Библиэлд олон удаа дурдсан байдаг шүү дээ. Тэгэхээр өчүүхэн сүргээ гэдэг чинь юу гэсэн үг юм бэ гэхээр миний ард түмэн гэсэн үг л дээ. Тэгээ би бол та нарын хончин, та нарын төлөө санаа тавьдаг гэсэн утгаар нь хэлж штэ. Тийм ээ? Эцэгч нь гэдэг нь юу вэ? Бурхан эцгийг хэлж чинь тийм ээ? Хаанчлаа та нарт өгөхийг баяртайгаар сонгосон юм а гэж штэ. За яах вэ? Чамайг одоо хаанчлалдаа оруулъя да гэж бол бурхан сонгоог байх нь те. Бүр баяртайгаар ингээд заримдаа бид нэг сайн эмийг нэг юм баяргүйгээр хийдэг штэ те. За тэхээстэй гэсэн байдлаар хийдэг те. Одоо бурхан одоо бидрийг ингээд нэг за эдрийг нэг хаанчлалдаа одоо оруулъя да чаавас гэж бодож оруулаагүй. Бүр баяртайгаар оруулж байгаа байхгүй бидрийг те. Тэгэхээр итгэл төгс байгаа ч. Үнэхээр бурхан танд хайртай гэдэгт та бурханы хувьд үн цэнтэй гэдэгт бурхан танд хэрэгцээтэй зүйлийг чинь бурхан таныг ингээд мэддэг гэдэгт итгэлтэй байгаа ч гэдгийг л хэлээд байна шүү дээ тий. За яг гойсон гуйлтай маань өгсөн яг жоохон доромчхал зөвшөөрж ялээ даа гэл бид нар заримдаа нэг тэгж ярьдаг шүү дээ тий. Тэгээ бид одоо доржоос нэг гойсон тэг яг дорж надаа ингээд тэгсэн яг тэгтээ жоохон дургу талдаа л одоо тэгсэндээ за яг гэж тий. Тэгээ одоо бид нар нэг жоохон санаа зовлттой байдаг шүү дээ. Гэтэл бурхан бидэнд хаанчлаа өгөхдөө нэг юм доромчхон өгөөг байх нь байна л да. Бурхан бидэнд хаанчлаа юм баяртайгаар өгсөн гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр итгэлтэй байгаа ч гэж. Манай Монголд нэг итгэгч тэгж залбирсан гинлээ хин гэдгийг би мэдэхгүй ингээм амд амжаад онгоо шиг яригдтiin. Гимшэл залбирж исэн юм шиг байна. Бурханы өмнө нүгэлт намайг уучлаа би өстө нүгэлтэй амт юм. Бурхан минь та ядаж намайг Деважингийн гэр хороолд оруулж өгөөч гэж залбирсан гэсэн. Бурхан минь та намайг ядаж Деважингийн гэр хороолд нь оруулж өгөөч гэж залбирсан. Нэг намайг ямар ч байсан авраач л гэж юм л да тий. Тэгтээ нөгөө нэг бурхан өөрийг нэг тийм дургу одоо аварна гэж бодоод байна шүү дээ тий. За яах вэ? Чи миний хаанчлалд ор тий. Гэхдээ чи гэр хороолт нь л байшгүй гэж. Тэгээ бурхан өөрт нь ингэж хэлж байгаа юм шиг санагдаад байна шүү дээ тэр хүнд. Яг тэгэхээр тэр хүн өөрийгөө тэгж буруутгах гэж байгаа байхгүй юу? Буруутгаад байгаа учраас бурхан өөрт нь хайртай гэж итгэж чадахгүй байгаа шүү дээ тэр хүн. Гэтэл Библи хэлж шүү дээ. Өчүүхэн сүргээ бүү эцэгч нь хаанчлаа та нарт өгөхийг баяртайгаар сонгосон юм а гэж хэлээд байна шүү дээ. Тийм ээ? Тэгэхээр заримдаа бид нар өөрийгөө буруутгадаг, хит их санаа зовдөг. Энэ байдлаасаа болоод юу гэж боддгоо гэхээр бурхан яг миний тал дээр яг ингэж бодоод байгаа юм шиг боддог байхгүй. Тэ? Би өөрийнхөө санаа зовоод байгаа учраас, би өөрөө айгаад байгаа учраас, би өөрийгөө үн цэнтэй гэж итгэж чадахгүй байгаа учраас, яг бурханы хувьд би яг тийм гэж өөртөө итгэж чадахгүй байгаа. Тэгээ ингэж итгэж чадахгүй байгаа болохоор санаа зовдөг. За би ч дээ. За одоо ийм дээ, тийм дээ, ингэдэг дээ, тэгдэг дээ гэд энэ юм санаа зовсон бодлуудад эзэмдүүлээд байдаг. Энийн үндэс суурь нь юу вэ гэхээр бурхан надад хайргүй юм шиг ойлгоод байдаг. Би бурханы хувьд үн цэнгүй юм шиг бодоод байдаг. Энэ 8 тэрбум хүний л нэг штэ. Одоо яг намайг бурхан яг ингээд нэг анхаараа юу гэж. Гэтэл өнөөдрийн эзний үг бидэнд хэлээд байна шүү дээ. Зүгээр хэрэгтэл зөвлөлөд тарахад та бурханы хувьд үн цэнтэй штэ. Зүгээр л өнөөдөр ургаад маргааш үхээд алга болдог тэр цэцгийг бурхан тийм гоё олгож хахад бурхан таны амьдралыг өрөөж чадахгүй гэж юу? Тэгээ бурхан таныг хаанчлалдаа баяртайгаар оруулахаар таныг сонгосон штэ. Та алдаатай байж болно, гин нүгэлтэй байж болно, та сул талтай байж болно, муухай ааштай байж болно. Тийм ээ? Танд олон сул талууд байж болно. Авьяас чадвар магадгүй муутай байж болно. Тэгвэл бурхан таныг баяртайгаар сонгосон штэ. Тэгээ ийм байхад битгий санаа зовлоо гэж өнөөдөр эзний үг биднийг ятгах жана. За харин таны санаа тавих ёстой хоёр зүйлийг өнөөдрийн текст бидэнд хэлж өгсөн. Харин юунд санаа зовхгүйгээр харин юуг илүү анхаарах ёстой вэ гэдгийг маань хоёр зүйл дээр хэлж өгсөн тийм. Нэгдүгээрх нь бурханы хаанчлалыг ирж хаагаарай. Санаа битээ зов. Тэ битээ санаа зовхгүйгээр амьдр. Гэхдээ санаа тавьж бодож анхаарч явах ёстой нэг зүйл байна. Тэр юу вэ? Бурханы хаанчлалыг ирж хааж амьдраарай. Бурханы хаанчлалыг нэгдүгээр тавьж амьдраарай гэж юм л да. Тэгэхээр бурханы хаанчлалыг нэгдүгээр тавьж амьдрна гэдэг нь яана гэсэн үг юм. Бурханы хүслийг ирж хааж амьдрна л гэсэн үг. Бурханд нийцүүлж амьдрна л гэсэн үг.
Бурхны хүслийн дагуу амьдрнаа л гэсэн үг. Энэ бол Бурхны хаанчлалыг ирж хайж амьдарч байгаа явдал юм. Бурхан танаас юу хүсдэг вэ? Таныг итгэлтэй, зоригтой, урамтай байгаас. Өөрийнх нь хүслийг биелүүлээс. Тэр хүсэл нь юу юм? Библи бичигдсэн түүний үгс шүү дээ. Түүний үгийн дагуу амьдарч байгаа чинь та Бурхны хаанчлалыг ирж хайж амьдарч байна гэсэн утгатай байхгүй юу? Өнөөдөр таны амьдралаар дамжуулаад Бурхны хүсэл биелж байгаа бол тэнд Бурхны хаанчлал иржээ гэсэн үг. Тэм ч учраас Есүс хэлээ үсттэй тийм ээ. Бурхны хаанчлал энд байна, тэнд байна гэж хэлж чадахгүй. Бурхны хаанчлал бидний донд байна. Та нарын дотор ч юм байна гэж Есүс хэлсэн байна. Бурхны хаанчлалыг ямар нэгэн хил хязгаараар, газар нутгаар, байшин саваар бид нар хэмжих ямар ч арга байхгүй. Харин Бурхны хаанчлал бол бидний үг яриа, бидний зан чанар, бидний хандлага, бидний үжил бодол, бидний амьдралыг харж байгаа хараа, бидний сэтгэл зүрх, бидний амьдралын өдөр бүрийн дадал, энэ бүхнээр дамжуулан Бурхны хаанчлал хүмүүсийн донд иржээ гэдг нь харагдаж байгаа. Тийм ээ, хүний амьдрал өөрчлөгдөж байна. Мууг хийдэг байсан хүн зөвийг хийж байгаа бол тэнд Бурхны хаанчлал иржээ гэсэн утгатай. Бусдыг хайрладаггүй байсан хүн хайрлаж байгаа бол тэнд Бурхны хаанчлал иржээ гэсэн утгатай. Үргэлж худлаа ярьж хуурам мэхэлдэг байсан нэгэн өөрчлөгдөд үнэт чодрог болж байгаа бол тэнд Бурхны хаанчлал иржээ гэсэн утгатай. Үргэлж хэрүүл оруулалтай байдаг гэр бүлд эвлэрэл ирж байгаа бол амар тайван тэр гэр бүлд ирж байгаа бол тэнд Бурхны хаанчлал иржээ гэсэн утгатай. Та ингээд амьдралдаа ингээд нэг юм сэтгэл хангалуун биш байсан бол та одоо сэтгэл хангалуун болоод баяр хөөртэй болж байгаа бол өстой Есүст итгэхэд өөрчлөгдсөн байл шүү дээ. Яг бол Бурхны хаанчлал танаас харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр Бурхны хаанчлалыг ирж хайна гэдэг нь энийг хэлээд байгаа юм. Тийм ээ? Тэрнээс ямарваа нэгэн газар нутаг хил хязгаар засаг захиргааны тухай ерөөсөө яриаггүй аль биесны. Бурхны хаанчлал гэдэг бол таны амьдрал бидний амьдралаас гарч байгаа үр жимсээр хэмжигддэг зүйл юм байгаа шүү. Бүр Илч Паул нэг удаа бүр Бурхны хаанчлал гэдэг бол зүгээр нэг идэж уух явдал биш. Бурхны хаанчлал гэдэг бол ариун сүнс доторх зөвхт байдал, ариун сүнс доторх баяр хөөр, ариун сүнс доторх амар тайван юмаа гэж Паул бүр зааж өгсөн байдаг штэ. Тэгэхээр хаана эзний амар тайван зөвхт байдал, баяр хөөр байна, тэнд Бурхны хаанчлал байна гэсэн утгатай. Өнөөдөр манай чуулган донд эзний амар тайван байна уу? Та энд ирэхдээ амар тайван байдаг уу? Та нэг л нэг тийм амар тайвныг мэдэрдэг үү? Та энд ирэхдээ тийм баяр хөөртэй байж чаддаг уу? Та энд ирэхдээ нэг юм зөвхт байдалд суралцаж би ер нь энэ зөвхт байдлын дагуу ер нь амьдрах ёстой байна гэж та суралцаж тэрний төлөө та явдаг уу? Таны дотор хаанчлал иржээ. Бурхны хаанчлал таны амьдралд чинь иржээ гэсэн утгатай байхгүй юм чинь. Буруу зүйлийг харахаараа баярлдаггүй, зөв зүйлийг харахаараа баярлдаг, тэрний төлөө амьдрдаг, магадгүй алдаа хийсэн бол та гимшдэг. Тэгээд зөв, сайн байхын төлөө хичээж байгаа бол та Бурхны хаанчлалын хүн болж байгаа гэсэн утгатай. Ийм утгаар л Бурхны хаанчлалыг Есүс Христ хэлсэн шүү дээ. Мэдээж хожим Бурхны хаанчлал төгс бүрэн дүүрнээрээ ирнэ. Бид тэр хаанчлалд үрд мөнхөд байх болно. Мэдээж ийм утгаар нь ч бас хэлсэн байгаа. Тэгэхээр хожим ирэх тэр нэг хожим очих тэр нэг хаанчлалын төлөө биш. Өнөөдөр миний амьдралд бий болж байгаа Бурхны хаанчлалын төлөө бид амьдрах ёстой байхгүй юу? Тэрнээс өнөөдрийн хорвоо дэлхийн улстай хамгийн муухай байлаар заваа ирээдүйд тэр нэг хаанчлал ирэх юм байгаа юм. Тэ зөвхөн тэрийг харж амьдрах юм бол энэ учир дутагдaltaй. Яг л өнөөдөр ч гэсэн миний нийгэм, миний амьдрал, миний гэр бүл, миний эргэн тойрон илүү дээр болж чадна гэдэгт бид итгэдэг. Үүний төлөө залбирдаг, бид зүтгэдэг. Энэ чинь л Бурхны хаанчлал шүү дээ. Тийм учраас санаа зовхын оронд юу идэх вүлээ, юу өмсөх вүлээ, яана би яаж амьдрнаа гэж санаа зовхын оронд Бурхны хаанчлалыг ирж хайж амьдр тэгвэл чиний энэ санаа зовоод байгаа энэ идэх, уух бүх юм чинь аяндаа амьдралд чинь ороод ирд юм а гэдгийг хэлж байгаа байхгүй. Аяндаа эн чинь ингээд нэмэгдэж өгөгднөө. Энэ яг нэг номерт санаа тавиад яг нэг номерт тавиад санаа зовж араас нь явах зүйл бол биш ээ. Харин таны яг нэг номерт урдаа тавиад араас нь явах зүйл бол Бурхны хаанчлал юм аа. Бизнестэй, ажил үйлчлэлдээ бүхий зүйлдээ Бурхны хаанчлалыг л урдаа тавьж явж байгаа цагт айжмдаа таны хэрэгцээтэй бүх зүйл чинь аяндаа л болно. Аяндаа л болно. Яг ийм утгаар нь Есүс хэлсэн. Тэгээд цааш нь үргэлжлүүлээд Есүс дараагийн хэсэг дээр юу гэж хэлсэн байдаг? 33 дахь эшлэл дээр өглөг өг гэж бас хэлсэн байдаг. Би юу иднэ, би юу уунаа, би яаж амьдрнаа гэж санаа зовж байгаа хүнд ерөөсөө өгч чаддгүй. Яг бол энэ амар юм би төвтэй байгаа байхгүй. Тэг өөртөө санаа зовд байгаа байхгүй. Гэхдээ өгчих юм бол би байхгүй ч би ядар чинь, би зов чинь, би өвд чинь, би дут чинь, би гарч чинь гээл те. Ингэж бодоод байгаа хүн ерөөсөө өгч чаддгүй. Харин Бурханд найдаад Бурхны хаанчлалыг өмнөө тавиад явж байгаа хүн бол өгч чаддаг. Тэгэхэд л араас нь нөгөө юмнууд нь орж ирж идэг.
Энэ чинь л жинхэнэ дагалдагч хүний, энэ чинь л жинхэнэ өрөөгцөн амьдрал гэж энийг хэлээд байгаа байхгүй юу? Өчигдөр орой би YouTube дээр юуг үзлээ. 1970 онд Монгол кино үйлдвэрт бүтээгдсэн хөргөн хүү киног үзлээ. Хөргөн хүү кино чи ямар гоё кино юм бэ? Тэр хүмүүсийн хоорондоо ярьж байгаа тэр үг нь те ямар гоё те илүүчгүй дотоочгүй кино болохоор нэг юм хийгүү үгээр хоорондоо ярьж байгаа л да те. Айгуу гоё кино. Тэгээ би хөргөн хүүг үзэхдээ зүгээр ингээл нэг юм бууж өгдөггүй нэг юм шазруу нэг хөргөн хүүгийн тухайл гараад байна гэж тэрэнд ангандаа их бодож үздэг байсан байхгүй. Тэгсэн чинь тэр чинь хоёр амьдрал харуулад байна л та те. Нэг нь юм баян чинэлэг байж байгаа юучгүй болж уруудж байгаа амьдрал, нэг нь юучгүй байж яснаа юмтай болж байгаа амьдрал хоёрыг нэг юм эсрэгцлийг харуулж байна л да. Хөргөн хүүгийн хадам аав ээж бол жамц баяных тийм үү? Аав ээжээсээ одоо өвлөн авсан одоо эцэг өвгдийн буян гэж ярьдаг шүү дээ одоо манай монголчууд те. Эцэг эхийнхээ буйныг эдэлж амьдарч байна гэж те. Тэгээ нэг юм эцэг эхийн нэг буйныг эдэлж амьдарч байгаа. Тэгтээ яг айгүй тийм ухаантай баян л да жамц баян бол. Тэгтээ хичээгээд ингээд амьдрал нь байхгүй. Тэгээ малаа зараад ингээд цаашаа хураасан мөнгөний ингээд 2 3 хон огт нь идээд бүр хилдэг алдартай үг нэг байгаа шүү те. 20 сайхан шарын маань 2 3 хон огт нь идчихлээ гэж юу гэд те. Хичнээн баян байгаад тэгээ юм ингээд норж унахаа хөрвөл ингээд хүн хичнээн ингээд чартаагаад ингээд хулган ороод идчихэж байгаа байхгүй 20 шарын тэ. Тэгээ хулганы ходоод нь багтдаг л 20 шартаа л байсан юм биш үү эцэст. А гэтэл юучгүй байсан Дэмбэрлийнх яасан тийм ээ нөгөө нэгдлийг дагаад гэдэг. Яг хоо ерөнхийдөө жоохон нэгдлийг сурталчилсан тийм коммунист үзэл сурталын кино л да. Яг хоо зүгээр нэгдэлд орох үгүүдээ гол нь биш. Гэхдээ нэг амьдралын нэг юм алтан зарчим тэнд гараад байгаа. Тэр нь юу вэ гэхээр нэг юм зөв сэтгэлтэй хандлагатай байгаад нэг амьдралын төлөө явж хахад юм нь ингээд бүтэж байгаа байхгүй. Чи ингээд чулууны ажил хийгээл эхэндээ бол ядарч байгаа шүү дээ тий. Тэгээд нөгөө ихнэр мэхнэртэйгээ муудалцаад ихнэр нь бараг л хөөгөө явуулчихж байгаа шүү дээ. Тэгснэ дараа нь уйлж ирээл гар урууг нь хараал тий. Одоо ингэж ч явах гэж тэгээл нөхрийгөө өрөвдөөл одоо ингээд уйлаал ингэжсэн. Гэтэл одоо удалгүй яасан тэдний амьдрал бол ингээд бүр хөгжин цэцгэлж байгаа байдлыг ингээд харж байгаа байхгүй. Тэгээ би өчтөр орой энэ гадаа талбай дээр энэ номлолыг ингээд уншаад бодоод залбираад гадаа талбай дээр би ингээд тойроо явж байхдаа ботсон байхгүй. Ер нь бидний хамгийн санаа зовдөг зүйл бол амьдралын баталгаа юм байна. Тэгээ би ч гэсэн ялгаагүй штэ. Яг одоо ингээд Америкт ирлээ те, Нью-Йоркт ирлээ. Амьдралын баталгааны төлөө ингээд өөрийгөө ингээд анзаархаар их санаа зовоод байгаа байхгүй юу? Яа тэгэхээр ингээд амьдралдаа нэг юм шинэ хөдөлгөөн хийцэн. Одоо энд ингээд нэг юм байр суурь олох гээд ингээд нэг юм хөлөө олох гээд явж штэ. Миний хувьд бол яг тийм үдээр ингээд нэг юм динжигнээд амьдрал нэг динжигнээд байгаа ч юм шиг нэг юм унтчих гаач байгаа ч юм шиг би л хичээхгүй бол ер нь ингээд энэ амьдрал нураад унчвал яана гэдэг нэг юм айц ингээд нэг юм зовнил ингээд яваад байгаа байхгүй юу? Тэгээ бодохоор яг амьдралын баталгааг би яг юунаас авах юм? Яг надад амьдралын баталгаа өгч чадах ямар нэгэн албан байгууллага байна уу? Ямар нэгэн бизнес байна уу? Хин нэгэн хүн байна уу? Байхгүй байгаа байхгүй юу? Өнөөдөр хүн энэ ажлыг хийгээл ингээд баталгаатай юм шиг амьдарч байна. Маргааш тэр хүн ажилгүй болцсон явж л байдаг. Өнөөдөр энэ хүн ингээд айгүй орлоготой болоод ингээд амьдрал нь баталгаачсан юм шиг те одоо бидний ойлголтоор бол одоо ингээд сайхан амьдарч байгаа юм шиг боловч нэг л өдрийн дотор тэр бүхэн баахгүй болоод ингээд юучгүй бодох тохиолдол байна. Тэгэхээр амьдралын баталгаа яг юунд оршоод байна? Нэг юм амьдралын баталгаагаа ингээд нэг юм найдвартай болгочих юм бол нэг юм айхгүй амьдрах гээд байна л да уул нь бол. Тэгээд тэр нь ингээд нэг юм байхгүй харагдаад тахлаа ингээд нэг юм санаа зовнол ингээд нэг эзэмдүүлээл ингээд яваад байгаа юм шиг харагдаад байна л да. Тэгээ санагдаад байна л да. Гэтэл амьдралын баталгаа чинь үүндээ бурханд л байгаа шүү дээ. Бурханд л байгаа байхгүй юу? Тийм болохоор өнөөдөр хэлсэнчлэн эзний хувьд би үн цэнтэй гэдгээ сана. Эзэн хон хэрэг тэжээдэг юм байна. Эзэн сараан цэцгийг гойдөг юм байна. Тэгвэл намайг тэжээнэ. Намайг гойж чадна. Намайг хувцлаж чадна. Бурхан надад хайртай юм байна. Надад хаанчлаа баяртайгаар өгсөн юм байна. Би Бурханы хувьд үн цэнтэй юм байна. Тэгвэл би санаа зовхгүйгээр өнөөдөр уртгаа хийгээд итгэмжтэйгээр явхад Бурханы хаанчлыг хайгаа явхад Бурхан ивэх юм байна. Тийм ээ? Сүрж унахаа хөрвөл жамц хоёрын амьдрал ч гэсэн сүрэл унчиж байгаа байхгүй юу? Юучгүй л олчих байгаа байхгүй юу? Тийм ээ тэр Сэрэнэн гээл тэр нэг дүүдээ хитгээд байгаа шүү дээ тийм ээ тэр жамц хоёрын эхнэрийнхэн дүүн Сэрэнэн гэдэг нэг хүн баа.
одоо нэгдлийн дарга сирен ингээл. Тэр сиренэндээ гөөмө их найдаж байгаамаа. Тэгээд гэтэл нөгөө сирен нь өөрөө ажилгүй болоод ингээд аймгийн төв рүү амьдрал хайгаа яваад гэж байгаа шүү дээ. Тэгэнгүүт Жамц Баян найдах хөнгөө болж байгаа байхгүй юу. Тэгээ бид нар бас яг нэг ингэдэгтэй хин нэгэн сиренэнд итгээд идэгтэй бид нар. Нэг амьдрал нэг хүн болгон дотроо ботсон сиренэнгүүд явж байгаа да одоо та нарт. За нэг Нью-Йоркд ирлээ. За нөгөө сиренэн энд байгаа да. Сиренэнтэй л уулзсан да. За сиренэн л намайг нэг ажилд оруулаад өгөндөө. За сиренэн л намайг нэг ингэндээ. Хүн болгонд өөр ингэсэн сиренэнгүүд байгаа штэ. Тэ. Гэтэл нөгөө сиренэнгийн чи өөрийнх нь амьдрал баталгааг байгаад байдаг байхгүй юу? Нэг л өдөр нөгөөх чинь нэгдлийн даргаасаа халагдаад өөр амьдралгүй болоод нэг мэдсэн сураг сонсох нэ аймгийн төв амьдрал хайгаад явсан тракторын курст явж байгаа сураг байлээ. Баахгүй нөгөө Жамц Баяны ганц тууш төрчихсэн нөгөө сиренэн яасан. Баахгүй. За гэтэл нөгөө нэг муулаад байдаг суурин балтангийнх нь амьдрал өөдөлж байгаа тухай гардаг шүү дээ. Тийм биз дээ. Суурин балдан чааваас нэг нэгдлийн төв сагсан малгүй нэг аяг цайн сүүгүү тийм ээ. Тэгээ нэг малгүй ямар сайнтай суурин балдан гэж ярьж авахтай чааваас нөгөө малгүй юм чи нүүд суугаад явдаггүй. Тэгэхээр зүгээр ингээд нэгдлийн хаяа төшөөд ингээд нэг юм хоолтой хоолгүй нэг амтан чааваас байждаг суурин балдан яасан. Өө бүр адуучин болоод бүрстэй нэрэ амьдрал нь гарч өгч байгаа шүү дээ. Тэр нэг ийм яриа л тэр нэг хөргөө хүү кинон дээр яриад байгаа те. Нөгөө сирен дарга яач. Сирен дарга за сиренэн чи нэг аргалаатахаараа гэл. Нөгөө сирен нэг ирээл явахта те. За сэрүүхэн болж өвлийн хич бэлтэж байгаараа. Тэгмэд Жамц Баян тэн дээр санаа зовлтгоо. Амар хоёр бинийгээ дэмжээл ингээд нэг амьдрал болно гэж бодоод байна л та. Гэтэл нөгөө сирен бахгүй болчих. Жамц Баян найдах хүн бахгүй болсон. Хүргэнээ хөөгөө явуулсан. Тэ нөгөө ядуу буураа дороогоор нь доромжилсаар гад хүргэнээ хөөгөө явуулсан. Байхгүй. Нэг мэдсэн яасан. Нөгөө баян тансаг амьдрал, нөгөө санаа зовхгүй амьдралын баталгаа хаана вэ? Баталгаатай юм байна уу яг өнөөдөр? Бидний нөгөө нэг баттай гэж бодоод найдаад байгаа юмнууд маань яг үнэндээ найдахаар юмнууд мөн үү? Гэтэл эзэн ивэж байгаа байхгүй. Гэтэл Дэмбэрлийн амьдралыг хар те. Ганц ээжтэйгээ амьдардаг те. Баян айлын адуучин залуу охинтой хайр сэтгэлтэй болоо сууж байгаа штэ. Тэгээ ингээд нэг муу хэлүүлдэг тийм үү? Адуучинтайгаа суудсан гинлээ гэд. Ингээд голоороо нэг муу хэлдэг. Тэгээ нэг хөрөнгө чинээ баахгүй чаавас юу ч ихгүй. Тэгээ нэг чулууны ажил хийгээл. Сүүлдээ их нартайгаа ойлголцохгүй салж нийлэхтэрээ тулаал. Тэгжсэн амьдрал яасан? Нэг мэдсэн чинь одоо хөдөлмөрийн баатар болтлоо. Одоо Дэмбэрэл маань ингээд өөдлөд явж байгаа штэ. Тэгэхээр Дэмбэрэлд найдах юм юу исэн бэ? Юу ч байхгүйсэн штэ. Ямар сиренэнгүй хүн байхгүй юу? Тэ? Тэгвэл бидний найдах юм өнөөдөр юу юм бэ? Бид яаж санаа зовхгүй амьдрах юм бэ? Эзэнд найдаж штэ. Эзэнд найдаж байгаа хүн л санаа зовхгүй амьдрдаг байхгүй юу? Миний амьдралын баталгаа эцсийд эзэн л байгаа байхгүй юу? Хүнд найдахгүй, сиренэнд найдахгүй, хүний хэлсэн үгэнд найдахгүй, бурхандаа л найдана. Тэгээд бурханы хэлсний дагуу, түүний дуудлагын дагуу урдаа байгаа юмаа хийгээ явна. Эзэн өөрөө ивэн. Эзэн саран цэцгийг гойсон юм чинь намайг гоцлно. Эзэн хон хэрэг тийжсэн юм чинь намайг тийжэн. Тийм учраас эзэнд найдаад бүгдээр урагшаа явъя. Бурхны хаанчлыг ирж хааж амьдрья. Бусдтай өгж хуваалцаж амьдрья. Ийм хүний амьдралыг бурхан ивэдэг юм аа. Халелуя. Эзний өмнө хамтдаа залбирах цагийг гаргацгаая. Энэ цаг. Их эзэн минь бид таны өмнө энэ цагт залбирч байна. Биднийг та аливаа бүх санаа зовлоодаас чөлөөлөөч. Есүсийн нэрээр. Бид найдвараа хүнд тавьмааргүй байна. Бид найдвараа хүний үгэнд тавьмааргүй байна. Бид найдвараа өнөөдөр ирээд маргааш алга болдог тэр мөнгөнд тавьмааргүй байна. Бид найдвараа өөрийнхөө сул дорой махан биендээ тавьмааргүй байна. Харин бид найдвараа танд тавина. Яагаад гэвэл та надад хайртай. Яагаад гэвэл би таны хувьд үнцэнтэй. Яагаад гэвэл та намайг баяртайгаар хаанчлалтаа хүлээж авсан. Бид бол таны хайртай хөвгүүд, таны хайртай охид. Таны хайр эцэст хизээч хууршгүй. Үрд мөнхөд байдаг. Танд бид найднаа. Таны хаанчлыг бид өмнөө тавьж явнаа. Тэгээд бид бусдтай хуваалцаж амьдрнаа.
Харин миний хүсэж байгаа тэр идэх хоол, өмсөх хувцас, орон байр энэ ертөнцийн хүмүүсийн араас нь чармаан хайдаг болгоныг та бидэрт аяндаа өгөх болно. Би хизээч дутхгүй эзэн минь. Би хизээч хувцсахгүй болохгүй. Би хизээч яаж амьдрах вэ гэж би толгоогоо шааж явахгүй. Есүсийн нэрээр эд баялаг бол биднийх. Есүсийн нэрээр эрүүл мэнд хүч чадал бол биднийх. Есүсийн нэрээр амьдралын сайн сайхан хаа явсан ч биднийг дагах болно. Эзэн минь бид танд найдах болно. Таны биднийг хайрладаг хайранд бид найдах болно. Таны үнэлэмжинд бид найдах болно. Таны хүч чадалд бид найдах болно эзэн. Харин миний санаа зовж байгаа бүхэн үргэлж намайг дагах болно. Хаач явсан намайг бэлхтал дагах болно. Миний хүсэн хүлээсэн бүхэн үргэлж намайг дагах болно гэдгийг эзэн Есүсийн нэрээр би тунхаглаж байна. Би бүх хэрэгцээгээр хангах болно гэдгийг Есүсийн нэрээр тунхаглаж байна. Би үргэлж элбэг хангалуун байх болно гэдгийг Есүсийн нэрээр тунхаглаж байна. Би эрүү саруул байх болно гэдгийг Есүсийн нэрээр тунхаглаж байна. Учир нь энэ бүгдийг эзэн надад өгнө. Бурхан намайг ивэнэ. Бурхан бол миний амьдралын баталгаа юм аа. Бурханы хайранд би найдах болно. Талархан энэ бүгдийн төлөө эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен.